Сайн уу? Орноо та бүхэнтэйгээ ярилцсан болонда хизээч оройтхгүй гэсэн номыг хуваалцаад боллоо. За энэхүү одоо хизээч оройтхгүй номын маань одоо ерөнхий одоо товч гэх юм агуул ер нь та аливаа үйлийг одоо хизээч эхлүүлсэн ер нь оройтхгүй шүү. Ямар ч настай 50-тай 60-тай 70-тай 80-тай ч би та одоо чин сэтгэлийн гүнд чинь одоо нуугдаж байдаг. Гэхдээ тэрийг хийчихсэн гэсэн тэр нууцхан мөрөөдлөө эхлүүлэхэд хизээч оройтхгүй. Харин түүнийг хоош тавиал байвал оройтно шүү гэсэн одоо ерөнхий гол агуулгыг танд өгөх болно. Энэ номыг уншаад миний одоо хувьд төрсэн сэтгэл гэвэл нэлээд юм өөртөөгөө нүүрс тулж одоо уулзаж очирч одоо уншлаа гэх юм. Би энийг уншиж байх явцад юу нэлээд өөрийгөө бусдаас хамааралтай бас дүгнээд идэх хүн юм болов гэж бодсон. Одоо хинч намайг тийм ийм гэж дүгнээг байхад өөрийнхөө бодол дотроо бусдын өмнөөс одоо шийдвэрчдэг тийм төрлийн хүн юм болоо да. Тэгэх нь хинч ямар ч хэрэггүй одоо сайн ашиг нөлөө үр дүн ер нь байхгүй. Тийм болохоор тэрийгэ зүгээр орхих хэрэгтэй юм байна гэсэн одоо ойлголтыг авсан. Тэгээд хамгийн одоо гол ойлгосон зүйл нь танд одоо төрж байгаа сэтгэл хийхийг эхлүүлэх гэж байгаа тэр нууцсан хүсэл мөрөөдөл байвал энэ танд л зөвхөн хамааралтай тий бусдын юу гэж хэлэх нь ямар ч хамаагүй та тэрийг одоо чин сэтгэнээсээ л хүсэж мөрөөдөж байвал хин юу гэхээс үл хамааран та эхлүүлэх хэрэгтэй. Одоо ямар ч юунаас одоо айх хэрэггүй төрүүлээд энэ оюун бодолтой бусдын өмнөөс өөрийгөө тэгдэг ингэдэг гэсэн одоо дүгнэлт хийхээ одоо болох хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг энэ номыг уншаад ойлгож авлаа. Маш энгийн хэрнээ хүнд өгөх санаа нэлээд байлаа. Бас 400 гаруй хуудастай нэлээд бас цуцаа ном бичсэн ном Гэрэл Баатар гэдэг хүн байсан. Ном байна. Тэгээд энэ хүний одоо энэ ном нь нэлээд нөө сэтгэлийнхэн гүнээс гарсан тэр үг өгслөг өгүүлбэр бүрэн уншигчдад яг өөрөө ингээд мэдсэн сурсан зүйлээ тэдэнд өгөхюмсан гэсэн тэр чин сэтгэл нь шигтэгдсэн нь одоо унших явцад надад нэлээд мэдрэгдэж уншсан. Одоо хэцүү бэрх асуудал одоо тохиолдсон ч юм уу эсвэл хин нэгний тэгчих болов ингэчих болов гэсэн айдастай тийм бодолтой байдаг хүмүүс асуушвал их зүгээр юм болов гэж асуудаг. Ямар ч байсан уншаад дуусгаад нэлээд юм өрнөлттэй тэгээд айгүй их тийм мотивац авсан тийм ном байлаа. Та бүхэн ч гэсэндээ уншиж авахыг хүсвэл Монгол улсад номын бүх дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Миний хувьд энэ номыг Монголоос захиалж аваад тэгээд уншиж дуслаа. Тэгээд та бүхэнтэйгээ энэ хүн номыг хуваалцахад таатай байлаа. Дараагийн дугаараар илүү бас гоё сонирхолтой номоор уулзах болно. Баярлалаа.